За хоёрдугаар гарааны өглөө ирсэн байна. За эхний 20 тамирчин байрлалаа эслээд контрол зон руу орж ирж байна. За эхнээсээ бас сонголтын дасгалууд байж байна. Хаагч гэсэн дээр ирэхэд сонголт нэлээд сайн хийж явах шиг байна. За өнөөдрийн гараа 228 км тамирчдын догтлол явагдаж байгаа. Яг тэгвэл өчигдөр нөгөө идэрчээ байрлалуудаа эзэлсэн байгаа шүү дээ. Одоо нөгөө тактик юмнууд орж ирэх гээ. Тактик хэр биелэх нүгээ надад ч догтлож байгаа. За Халькогийн хувьд өнөөдрийн гараанд хэр бодож ийн тэр талаараа бас. За миний хувьд яг дурдчдыг хэлсэн чигээр ихэд байрлалаа эслээд гол нь зургаал уншиж явна. Зургаа уншиж сурах хэрэгтэй байна. Зургаа яг тааруулаад явгонгууд ер нь л би яг хаана яваа мэдээд яг энд би хаалж чадах юм бэ гэдгийг мэдж байгаа болохоор айгүй зургаа сайн унших хэрэгтэй юм байна гэж бодлоо. Өчигдрийн нөгөө хин T центр болон нөгөө Cooling Key центр хэлжсэн шүү дээ. Нөгөө ядралтын юунуудаас хуваарлт гэж бас байгаад тах шиг байна тийм үү. Тэ хаана ядрах уу, хаана ядрахгүй байх уу гэдэг бас тооцоолол их зүгээрсэн. Тэрийг бас сурчуулах зүгээр тийм. Тэрийнхээ температур чи 2 хоног 3-аас бүр байхгүй болно шүү дээ. Ер нь л өнөөдөр нэг тийм айхтыг авахгүй бодлоо. Өнөөдрийн гараа бол угаасаа ойлгомжтой байсан шүү дээ. Маш их хүнд гэж ярьсан өнөөдөр чинь. Маш их нөгөө broken dunes-ууд байгаа гэж юм. За тэгээд нөгөө огцом даваад доошгоос амар огцом шүү. Айгүй их юмнууд хизээч итгэж болохгүй шүү гэсэн юмнууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр маш болгоомжтой хянуур яваарай. Тэгээ нэрээ ингэсэн байсан шүү дээ. Өнөөдөр бензинээ маш сайн хинж яваарай гэсэн байсан. 104 хүртэл 104 төр юу байгаа. Цэнэглэх байгаа. Гэхдээ яг энэ хилс рүү орохоор ер нь бензин амар хурдан дуусна. Эхний өчтөр эхний хагастай урд дуусаа хойтлоор орж ирсэн шүү дээ. Хойтлоо арай бага орж ирэхэд уртаар бол дуусаад бүү унтраал. За өдрийн мэнд манайхаа Абу Дабигийн Desert Challenge уралдааны 2 дугаар этапын уралдаан манай одоо багийн хувьд өндөрлсөн байна. За өнөөдөр манай тамирчин халуун болд байрлаа хадгалаад сайхан ороод ирлээ. 228 км уртаа 100% бараг илсэн махан нундар болов тий. Халих өнөөдрийн гараа ер нь хэрвээ өнөөдрийн гарааны талаар үзэгчтэй сэтгэлээ аваач. За эхний хагас нэлийн том дүүн контр явсан. Аюух дээш доошоо гаргаад ер нь бол яг ер нь дөнгөж эхэлж шүү гэсэн. Аха. Гэхдээ ер нь бол сүүлийн хагас дээр нэг элсэн дотор унгаагаад тэгээд тэрийг мотоциклаа босгоод түрүүцэх нөгөө элсний хонхор дотроос гарах гэж нэлээд чардаагаад тэрнээс айсаад нэлээд бас ядарсан. Өнөөдөр бол яг урагшаач юу хойшооч юу нэг группөө олон гэсэн группгүй ганцаараа очлаа. Ганцаараа 228 км явахад ер нь ямар вэ? Өө тэгээд ганцаараа тэгээ сайхан. За зүгтээ за сайхан явж шүү гэж өөртөө ингэ ярьсан. За яг 5 өдрийн дараах байдлаар мотоциклэнд хийх сэтгэл ер нь юу байна? Ийм ралли мотоцикл унах техник өөр юм байна. Сая 9 дотор бол. Эхний өдөр дискээ жоох ирүүлсэн байна гэсэн. Яагаад би чинь кросс дээр яг л нэг бизнес орой дээр гараад констал баа гэж констал техник бол өөр юм байна. Яагаад гэвэл бас нэг олон өдрийн уралдаан олон өдрийн мотоциклаа бас хайр зураг хэрэгтэй юм байна. Чидэр чиний мотоциклыг задлаад дискний чинь нөгөө нэг сэрээтэй хэсгүүд байдаг шүү дээ. Тэрийг гаргаж ирээд хоёр механик үнэрлж байгааг би харсан аахгүй. Тэгээ би чамаас асууж байгаа юм дээр аахгүй. Дискээ ярих нь өгсөн чинь. Тэгээ яг баялаа үнэрснэ. Ингэснэ нөгөөтгөн рүү өгснэ халаасан байна гэж ярьж ирсэн аахгүй. Яг ийм дэлхийн раллигийн хүмүүсүүдээ уралдаад ингээд ер нь явхад ер нь чамд ямар сэтгэл төрж байна. Зургийг бол үнэхээр амар уншдаг юм байна. Тийм. Илсийг бол зүгээр уншдаг хүмүүс юм байна. Гараас шал өөр дэшээ явж байгаа мөртлөө яг үндсэн гарааснаас өөр дэшээ явж байгаа мөртлөө том одоо илсэн манхан дүүнүүдийг ингээд тойроод нөгөө талд нь яг очдөг. Энэ удаагийн Абу Дабид оролцож байгаа найздаа бас дараагийн стейжүүд нь амжилт хүсье. Маргааш марафон гараа гарна. Өглөө орой нөгөө брифинг ороод ирнэ. Стейж 3 инфо ороод ирнэ. Инфогоо сайн уншаарай. Брифингээ сайн аваарай. Айгүй их юм байт юм лээ. Өнөөдөр ихсэн эхний шууд 1.175 дээр жишээ нь баруун талд амар том нөхтэй шүү дээ. Бүхэн байж гараал бас нэг хэсэг бол нэлээд давхиж байгаа шин. Яг тэгээд энд нэг юм байгаа гэсэн шүү гэдэг. Яг тэнд очиж байж тэр нь тэрийг айгүй зүгээр юм. Маргаашийнхаа стейжийнхаа самарыгаар уулзъя. Өглөө бол маргааш тамирчнаа гаргаад явуулчихна. Орой бол өөрөө хаана. За маргааш нөгөөдрийн өглөө бол бас өөрөө нэн. Оройн нь халука хаана.
Ерөнхийдөө маргааш марафон стейж учраас бид бүхэн нэг шөнө одоо уулзахгүй 2 өдөр ингээд марафон стейж байгаа. За ингээд бүгдөөрэнд нь баярлалаа. Дундын байраа контенттойгоо хамтаагаараа тал нутгаас Дакар төсөл амжилтаа үргэлжлэж байна.